За энэ удаагийн номны book review 13 дугаараараа Володя Баяр сайхны санааны сая долларын стартап гэх номыг онцолж байна. За юуны өмнө хэлээд Баяр сайхан гэдэг өөрөө ийм ном бичихгүй мөн үү гэж харах хэрэгтэй байх тийм үү. За мөн үү гэвэл бол мөн. Яг тэгвэл за одоо LinkedIn-ийн амжилттай явж байгаа хэдий ч одоо тухайн үедээ за одоо Ant Global-ийн LinkedIn компани олон улсын хөрөнгийн биржээс одоо Монгол мөнгөөр тооцох юм бол ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөгийн одоо хөрөнгийг босгож чадсан юм байлээ. Тэгэхээр одоо Баяр сайхны хувьд бол анх үүсгэн байгуулагчаас нь ахуулаад өдөө хүртэл амжилттай явахт нь одоо маш их хүн нэмрээ оруулсан учраас ингээд санааны сая долларын стартап гэдэг номыг бичих хүний хувьд бол ингээд зүйсний хувьд бол зөв болчихж байгаа. За миний хувьд бол одоо энэ номыг залуу бизнес эрхлэгчдийн хувьд бүр ингээд цагаан толгой А Б гэдэг шиг те бүр нь төлөв чиг гэж хэлмээр байгаа байхгүй. Ягаад тэгвэл одоо маш энгийнээр одоо залуучууд анх бизнесийн санааг хаанаас олох юм те. Тэнээс ахуулаад одоо зах зээлд гараад тодорхой хэмжээнээс хэрэглэгч нартай болоод олон танигдаад тэр хүртэл ингээд бүх үйл явцыг маш товч тодорхой энгийнээр за ганц хоёр одоо мэргэжлийн үг хэллийг ашиглагдсан ч гэсэн одоо өөрийнхөө алдаа оноо сургамжтай түүхүүдтэй ингэж хуваалцаж одоо газарт нь буулгаж ингэж 200 утасныг багтаагаад тайлбарлсан байна. За тэгээд ном бол нэг 10 бүлгээс бүрдэж байгаа. За тэгээд анх одоо жишээ нь за залуучууд сая түрүү хэлсэн те залуучууд ингээ бизнесийн санаа хаанаас олох юм. За санаагаа олсон бол одоо алсын хараа гэж байгаа. Одоо алсын хараан дээр хэдүүлээ Монголд гарах гэж үзэх юм уу? За эсвэл одоо гадаад руу гарах гэж үзэх юм уу те? За тэгэхээр бол одоо ямархуу одоо салбар руу орох юм гэдэг юм уу? Тэр бүх алсын хараагаа маш тодорхойлсны дараа бага бүрдүүлнэ. За Баяр сайхны хувьд бол бас байн байсан байгаа. За баг гэдэг бол хамгийн чухал те. Одоо чинь 3 барилгын инженер нэг барилгын компани байгуулчихлаа гэж бодъё. Тэгэхэд нэг одоо бизнесийн нэг төвөгтэй асуудал тулгарлаа гэж бодоход тэр гурав чинь гуруулаа инженер учраас бас яг тийм бизнесийн юг сайн мэдэхгүй байх. Тийм учраас ер нь аливаа бизнес гэдэг чинь одоо нэг салбар руу орж байгаа хэдий ч маш олон төрлийн салбарын маш олон төрлийн мэдлэгтэй ур чадвартай хүмүүсийг шаарддаг учраас бас аль болох стартапыг дөнгөж эхлүүлж явахдаа одоо бас тийм олон төрлийн салбарын мэдлэгтэй хүмүүсийг бага бүрдүүлэл аягүй зүгээр гэж зөвлөсөн байгаа. За дараа нь хөрөнгө оруулалт орж иж байгаа. За нэг хөрөнгө оруулалт татаадах шаардлагагүй бизнес төр бол өөртөө шууд эхэлж болно тийм. За яг хөрөнгө оруулалт татах шаардлагатай бас тодорхой хэмжээнд мөнгө шаардлагатай бизнес төр бол за хэрхэн хөрөнгө босгох юм тийм. За хэдүүлээ одоо гэр бүлийнхэн найз нөхдөсөө зээлж хөрөнгө босгох юм уу? За эсвэл одоо англ инвесторуудаас хөрөнгө босгох юм уу? За эсвэл одоо бүр хөрөнгөний бирж дээр гарч IPO хийж одоо олон нийтийн компани болж тэгж хөрөнгө босгох юм уу гэдэг. Тэр бүх одоо ингээд хөрөнгө босголтууд нь ямар давуу талтай, ямар сул талтай юм гэдгийг бол бас маш тодорхой тайлбарлсан байна. За хөрөнгө оруулалтын дараа компани соёл гэж орж ирж байгаа. За том компаниуд тэр компани засаглал гэж ярьдаг. За ер нь аливаа бизнес, аливаа стартап ер нь тухайн үүсгэн байгуулагчийнхаа одоо 100% толины тусгал гэж ярьдаг. За ер нь одоо юу гэсэн үг гэхээр одоо тухайн үүсгэн байгуулагч нь ямар хандлагатай байна, ямар хүсэл зорилготой байна, ямар алсын хараатай байна те, ямар одоо ур чадвартай байна гэж юм уу те. Тэр чинээрээ тухайн компани яг тэгж харагдаж идэг. Одоо чинь SpaceX-ийн хувьд аваад үзэхэд одоо өнөөдөр ингээд SpaceX-ийг харахад одоо тэр чинээрээ Elon Musk-ийн одоо алсын хараа, хүсэл зорилго тэр ямар том бэ гэдгийг бол тухайн компаниас нь харж болчихж байгаа. Тэгэхээр ингээд компани соёл гэдэг бол ингээд эндээс эхэлж байгаа. За компани соёлын дараа ингээд ерөөсөө зах зээлд гаргана, бүтээгдэхүүнээ хөгжүүлнэ, тэ? Зах зээлд гаргана, маркетинг борлуулалт тань гэдэг ингээд ажил ундраад эхэлж байгаа. За тэгээд миний хувьд бол жил хагасын өмнө анх энэ номыг уншиж ирсэн. Тухайн үед тэгээд ер нь ингээд уншиж яхад за ер нь стартап гэдэг чинь гоё юм шүү те. Ер нь нэг эхлүүлээд үзвэл яат ингэж нэг бодол төрж исэн. За тэгээд яг жилийн өмнөх яг өдөрт биш одоо бас сагсан мөнгөний сургалт үүсгэн байгуулсан шүү дээ. Одоо бид гэж ярина битгаар хоёулаа үүсгэн байгуулсан учраас. Тэгээд одоо ингээд бас тодорхой хэмжээнд ингээд анх бизнес эхлүүлж хаад ямар мэдрэмж төрдیں۔ Тэ хүн болгон одоо баяр үргээл хүн болгон магтаал тэгээд одоо бүр анхныхаа орлогыг олж эхлэх юм бол ямар гоё мэдрэмж төрдیں۔ Тэ тэгээд бас тодорхой хэмжээнд ингээд бизнес чинь тодорхой хэмжээнд хугацаанд яваад за тэгээд нэг одоо ашиг орлого нь ингээд нэг тэг дээрээ гацсан нэг хугарлын зэг гэж ярьдэн шүү дээ. Яг хугарлын зэг дээр юм савлгаатай яваад тэгээ нэг хүмүүс нэг тоохгүй ч гэдэг юм уу. Одоо эсвэл ингээд
одоо тэр клубт хамрагч байгаа хүүхдүүд нэх орон гарan ч гэдэг юм уу. Тиймэрхүү үед ямар мэдрэмж төрдөг гэдгийг тодорхой хэмжээнд мэдэрсний дараа дахиад уншихаар одоо айгүй сэтгэлд ойрхон тий. Би нэрээ тухайн үед ингэж байсан юм шүү. А бас энэ дээрээ онсон юм шүү гэж бодсон. Тийм хэсгүүд бол байлээ. За тэгээд миний хувьд бол яг энэ түүхээ энэ номтойгоо бас номны агуулгатай нэг уялдуулаад ярих гэж бодлоо л доо. За тэгээд нэг л жишээ ярьч. Нэг алдсан онсон нэг жишээ ярьч. За онсноос нэг хэлээ те. За би ер нь одоо баяр сайхны номыг ч гэсэн одоо ингээ уншчихлаа. Тэгээд ганц хоёр ярилцлагын ч гэсэн үзчихлээ. Мань бол гэж байгаа юм л да. За ер нь ингээ залуу бизнес эрхлэгчдэр одоо амар судалгаа хийгээл те. Одоо ойр ойрынхаа өрсөлдөгчдийн судалгаа хийгээл за тэгэл ашиг орлогын бүх судалгаа хийгээл амар хонт юм яриад. А тэгтээ тэрний яг ингээд амьдрал дээр ингээ өөрийнх нь юун дэр ингээд буудгүй те. Хит тэнгэрийн юм ингээ ярьчихаар амьдрал дээр одоо газарт нь буудгүй те. А ер нь бол одоо хамгийн зөв алхам бол одоо дөнгөж стартап эхэлж байгаад хамгийн зөв алхам бол ерөөсөө л аль болох бүтээгдэхүүнээ хурдан хөгжүүлээл хэрэглэгчдтэй одоо хүргээл а тэгэл тэндээс нь фидбек аваад улам сайжруулж явах нь одоо хамгийн зөв алхам гэж үл ярьж байгаа. А тэгээ миний хувьд одоо бидний хувьд ч гэсэн энэ дээр онсон гэж бол миний хувьд бодож байгаа байхгүй. А ягаад гэвэл тооч анх нэг бас ингээд за цагсан клубүүдийн хувьд ч гэсэн хөрсөлтөө тодорхой хэмжээнд байгаа шүү дээ. Бид хоёр нэг тэрийг нэг бодоогүй а тэгээ бас нэг бас ингээд ашиг орлого олон ч нэг бодоогүй зүгээр л за эхлүүлээд үзье алтан жолсон ч хамаагүй гээд яваад орсон. А тэгээд тодорхой хэмжээнд 35 шафттай болсон бас за нэг зардлаа нөхөж чадаагүй ч гэсэн бас тодорхой хэмжээнд эхлүүлээд үзсэн. Тэгээд энэ дээрээ бас одоо онсон болов гэж хараад байгаа. За тэгэл тухайн клубд байсан хүүхдүүдийн эцэгтэй нуулсан. За бидний юу яахаар байна те танаа хүүхдүүд яахаар байна ингээл одоо тэд ч бидний хэрэглэгч гэсэн үг шүү дээ. Хэрэглэгчнээс фидбек аваад за тэгэл клубийнхаа шанартай яриад за хэдүүлээ юу яахаар байна те хэдүүлээ юугаа сайжруулчих зүгээр байна гээл. Тэгээд одоо асар их одоо шийдэлт залалт дамжуулт гээд одоо асар их бичлэг үзсэн. Тэднэрээ онсон болов гэж хараад байгаа. За харин эсрэгээр алдсан юм дэр гэвэл бас их байгаа. За яг зүгээр хамгийн наазахын жишээ гэх юм бол номон дээр яг юу гэж гарч байгаа вэ гэхээр баяр сайхны хувьд бол ингээд залуу бизнес эрхлэгчдэр ер нь бас за айл болох ингээл хүн хэмжээ одоо хүнд магтуулахыг хүсэн те. Тэгэл дөнгөж эхлүүлж явахдаа ингээл гэр бүлийнхэн таж идэм үү найз нөхдөдөө хамаатан саднуудтай ингээл харагдах гал те. Оо ямар хурдан томорч вэ те. Оо саяхан эхэлжсэн мэт одоо орлого амар болж байгаа юм шүү гэж магтуулах гал те. За айл болох юм оффисоо томруулчих юмсан те. Одоо айгүй олон ажилтнтай болчих юмсан гэдэг юм уу те. Залуу бизнес эрхлэгчдэр одоо дөнгөж эхэлж байгаа бизнес төр жишээ нь одоо хамгийн чухал зүйл нь бол аль болох бүтээгдэхүүнээ сайн хөгжүүлээд хэрэглэгчнэрт хүрэх нь одоо хамгийн гол зорилго шүү дээ. А тэгтээ зарим нь жоохон ингээд зорилгоосоо жоохон хазаагаад ч гэдэг юм уу жоохон харагдах байдал талаас нь хараад байдаг. Тэрэн дээр одоо хамгийн ихний алдаа гэж байгаа байхгүй. А тэн дээр ч гэсэн одоо миний хувьд алдсан. Одоо би ч одоо жишээ нь би одоо бэлтгэл болгон дээр стори пост хийгээл те бидний ингэж тэгж ийн гээл аль бол хүмүүст харагдах гал те. Тэгэл за яг тэрийг бол нэг талаараа маркетинг борлуулалт гэж харж болно. А тэгтээ минийх бол арай ихтэйдсэн бохгүй. Тухайн үед ч гэсэн миний зан төлөвч гэсэн өөрчлөгдсөн шүү дээ. Одоо би ч одоо би л орлого олж байгаа гэсэн юм шиг одоо би л даач би ингэж гээл. Тэг яг одоо ингээ бодоход ингээд тэр утгаараа бас тэгсэн учраас зардлаа дааж чадаагүй. Тэгээд одоо ингээ бодоход бол айгүй сэтгэлд ойрхон байгаа байхгүй. Одоо ингээд дахиад тэгсэн бол арай өөр байх ч байсан юм билүү гэж бодлоо орчиж байгаа байхгүй. Тэгээд ер нь ингээд эцэст нь ингээд дүгнээ тэлэхэд ер нь одоо баяр сайхан ч гэсэн өөрөө бонус бүлэг гэдэг ингээд антрепренерийн амьдрал гэж ер нь яг ямар байд юм бэ те. Тэр талаас нь одоо нэг одоо нэмэлт бүлэг оруулж ирсэн байгаа. За ер нь ингээд бизнес гэдэг чинь адал явдал те тэр чигээр адал явдал одоо аз жаргал баяр хөөр те одоо магтаа саашаал гээл гэхдээ нөгөө талд нь одоо уйтгар нэг цөхрөл шантрал одоо хальшрал гээл те ядралт гээл зөндөө юм байдаг. А тэгтээ харамсалтай нь одоо ихэнх одоо дөнгөж бизнес эхлүүлж байгаа хүмүүст тэр одоо уйтгар гуниг те ядралт шантрал нь тэр баяр хөөрөөсөө их байдаг харамсалтай. А тэгтээ хамгийн чухал нь бол одоо ер нь бизнес гэдэг чинь одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс зорилгынхаа хойноос явж байгаа те. Одоо би яг өөрийнхөө төлөө явж байгаа шүү те. Би одоо дараа нь хийгээд үзэх байж таа гэж харамсахгүйгээр ямар ч ихний алхмаа хийцэн те. Энэ бол эрхчлөө.
Тийм. Энэ мэдрэмж нь хамгийн чухал юм болов уу гэж харсан. Одоо би өөрийнхөө төлөө явж байгаа шүү гэдэг мэдрэмж нь хамгийн чухал юм болов уу гэж одоо миний хувьд ойлгосон. Тэгээд ер нь одоо ингээд дуусч байгаа юм да. Тэгээ ер нь яг ийм гоё ном одоо би яг Баяр сайханхыг энэ бичлэгийг үзэх үгүй сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг ийм гоё ном бичээд бас ингээд стартап гэдэг ямар гоё юм бэ те. Тийм одоо эхлүүлэх хүсэл зориг бадрааж өгсөнд бас баярлалаа гэж хэлье те. За тэгээд энэ удаагийн номны book review 13 дугаараараа Баяр сайхны санааны $100 стартап гэх номыг онцлоо. За тэгээд эх дугааруудаараа уулзцгаая.